намайг Минжмаа гэдэг. Би сэтгэл зүйч. Эзэмшсэн мэрэгчлэрээ энэ нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэхийг хүссэн болохоор хаана миний мэрэгжил хамгийн их хэрэгтэй вэ гэх асуултыг өөртөө олон удаа тавьсан. Хариултаач олсон. Энэ бол хамтарсан баг. За ингээд үдсгэлэнт охид бүсгүүчүүд та бүхэндээ Солонгосын номер 1 маш гайхалтай жишэл өгдөг ийм гоё бүтээгдэхүүнийг танилцууллаа. Ингээд захиалга маань мэдээж хэлж байгаа та бүхэн маань захиалах бол чат бичээрэй. За комент уншия. Тийм хүргээд өгнө. Хот дотор бол хүргэлт өнгөө. Хөдөө орон нутагт бол унаан тавиад өгнө. Үнэхээр гоё чигшил өгдөг маш гоё бүтээгдэхүүн байгаа. За ингээд лайвтай маань үргэлж хамт байдаг охид бүсгүүчүүд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэлгүй яах вэ? Захиалга яг одоо өгж болно. Ингээд өнөөдрийн лайва бүгдээрээ хамтдаа өндөрлүүлцгээе. Мэдээж та бүхэн маань захиалга өгөөрэй, чата бичээрэй. За ингээд үргэлж лайвтай маань хамт байдаг охид бүсгүүчүүд та бүхэндээ баярлалаа. Дараагийн лайваар уулзлаа. Тэр баяртай. Хайртай шүү. Яава. Энэ нэг юм чин дохой зангаагаар яриад их юм. Хүүхэдтэй. Хөөе, цолмоо. Цолмоо. Би 43 дараа оны хэсгээ ахлагч. Энэ хүмүүс маань болохоор хамтарсан багийн нийгмийн ажилтан болор бид нөгөө хүслийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт зохион байгуулах гэж юм. Тэгээд танаа охиныг сургалтанд хамруулж өгнө гэж явна. Төлбөр нийтээ. Сургалт маань өн төлбөргүй. Гэмт хэрэгээс өрчлөн сэргийлэх зөвлөлд хамтарсан баг хамтран зохион байгуулж байгаа сургалт байгаа. Манайх хүүхдээ явуулах боломжгүй. Ахын зүгээр үү? Зүгээрээ яавлагч. Охины чинь нэг сургалтанд заавал суу гэдэг байна. Ямар сургалт вэ? Тэгэхээр тэр хороо морооноос зохион байгуулж байгаа ч гэнэ. Төлбөр нь ихтэй тах юм. Ямар үнэтэй гэж? 600 мянга. Наад бол ямар ч боломж байхгүй. Чи тэгээд нэг эцэг шүү ухаантай юм бол иймэрхүү асуудлыг зохицуулчих юм байгаа зү. Цалин улсаараа буугаагүй. Тэрнтэй хизээ хэрэгтэй байна. Юу яриад байгаа юм бэ? Сургалт нь нөгөөдөр гэсэн. Тэгэхээр чин тэрнээс өмнө төлбөр өгөөд надаас тэгэхэд лайвуулт юм байгаа зү. Чи яг удаа олоод зохицуулаад өгөөдөх. Цалин бууцсан байсан бол ч хамаа алхалтай.
Тэгээ уг нь сар болгон охиныхоо тэтгэмжийн мөнгийг чамруу шилжүүлдэг шүү дээ. Тэгээд нэг 5 цаас илүү гарах юм бол би чамд байгаагаа авчиад өгдөг үстэй. Одоо би боломжтой байсан бол хамаалаа. Нэг хэд хоног хүлээч болохгүй мaalмаа. Угаасаа өгсдөө мө чи өглөө яадий. Чи яг одоо олоо зохицуулаад өгөөдөх. Би өрн чамаас нэг гуйж говшаад ахын бол байхгүй шүү. Наад арчаагүй байдлыг чи төмөө олонд дэлгээд өгөхөр өстө чамайг яаж хөвшиг болохыг чи харъя л да. Ямар арчаагүй юм бэ? За манайхаа ороод ирээрээ. Энэ хараа. Хүмүүсээ нэг хардаа. Хөгжлийн бэрхшээлтэй охиноо сургалтанд суулгамаар байна. Төлбөрөө нөгөөч гэсэн чинь өөх мөнгө байхгүй гинэ. Энэ хараа байж байгаа энэ гөлийгод байж байгаа энэ хүнийг хардаа. Энэ газар ажил хийдэг гэж байгаа аахгүй юу? Тэгсэн ирнэ. Охиндоо зарцуулах 5 төгрөг байхгүй гинэ. Ямар арчаагүй хүмүүсээ шаардлагатай байгаа. Наадха болчих штэ альмаа тхөө. Юу яриад байгаа? Хожоо зүгээр наад бичлэг өдрөгөө ярилцсан эцгөө. Эсвэл энэ газрын цалин мөнгөний өгдөг юм уу? Эсвэл би ороод эсвэл авах уу? Яах уу? Наадха болч. Яа болохгүй. Хүү чи уцмас ахгүй даа. Яагаад? Би ястаа охиноо өсөхгүй те. Ядарч аваа ганц би эмэгтэй байхгүй юу? Тэгэхэд энэ хүн ийм арчаагүй байгаа байхгүй юу? Хардаа бас ажил хийдэг гэдэг байгаа. Ийм уухай. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн дараагийн хилцэх асуудал бол сургуулиас завсардаад байгаа. За сонсголын бэрхшээлтэй цолмон гэдэг охины тухай. За эхлээд багийн гишүүдэд нийгмийн ажилтан мэдээлэл өргөчий тийм ээ. Манай орны 47 дугаар гудамжны 50 дотоод оршин суудаг. Уг охин маань 9 настай. Тэгээд одоо 4 дугаар анги ах хэвээр байсан боловч 1 дугаар анги төгсөө сургуулиас нь гаргах чадах. Гаргаж чад гэсэн юу гэсэн үг? Ээж, хойд, эцэг дүүтэйгээ хамт амьдардаг. Урд нь өөрийнхөө төрсөн автай байхдаа нэг жил тусгай хэрэгцээ төвөгтийн сургуульд явсан. Тэгээ гэр бүл салснаас болоод хойд эцэг ээж хоёр нь сургуульд зөөхгүй хол байна гэд сургуульд нь явуулахгүй байна. Уул нь унаа тэрэг машинтай айл. Бид урд нь хэд хэдэн удаа уулзаж шаардлага тавьсан боловч юусоо хүлээж авдаггүй. Очихоор өмнөөс хашигчаад орждаг нэг айлтай болчиход байгаа юм. Тэгээд бас хичээл сургууль завсралтаас гадна бас давхар гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байж болцсон шүү гэж бид бодоод байгаа юм. Ер нь та нэг очиод уулзаад үзэх үү? Тэгээ би нэг очие. Та надад харин гэрийнх нь хаягийг нэг тодорхой бичээд өгч. За ээжтэй нэг ганцаарч нэг уулзаад байгаа юм. Сатгалсан хүүрээ. Хата хордог хийлтий. Яаш миний машин барих гэж байгаа юм уу? Сайн байна уу та? За сайн байна. Таныг Альмаа гэдэг үү? Тий. Би харин таны охин Цолмонгийн сургууль соёлын талаар тантай ярилцах гээд. Та нар ч одоо яасан завтай зайтай хүмүүс вэ? Өөр хийх ажил байдгүй юм уу? Хайш юм бэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сураад, уншаад, бичээд сурчлаа. Одоо тэг өөр яах гэдэг? Яа тэгээ дахин ирээд идэх юм. Хүүхдийн хөгжил чинь ганцхан сурах бичгээр хязгаарлагдахгүй шүү дээ. Гэхдээ би гарах гээд одоо яар чинь юу яриад байгаа юм бэ? Та надтай нэг хэдэн үг сольж өгөх үү?
Зориг өөш дуудаад байна шүү дээ. Намайг дуудаад байна. Орхоо. Биш сурч. Сошиал орчинд юу болж байгааг мэдчихэж байгаа юм. Бид чинь бас энэ бизнесийг босгох гэж чамгүй л олон жил зүтгэлээ. Цаашид ийм асуудал гаргаад баймаргүй байна. Тийм болохоор тантай хамтарч ажиллах боломжгүй л болж байна да. Гэж захарлаа. Би тэр хүнийг тийм юм хийнэ гэж бодоогүй. Үгүй тэр нь ингэж сүрхийн газар авч гэж бодсон. Үгүй би болдог бол би ахаад лайв энэ төр хийгээд залруулга явуулж болт юм болов. Дэми үздэй. Дайран дээр давс нэмээд яах вэ? Би одоо ажилгүй болох юм бол охиныхоо тэтгэмж өгч чадахгүй. Муган та намайг ажил дээр алдаа гаргадаг. Мэдчихлээ амар та. Тэрч тийм л д. Гэхдээ цаашид ийм явдал дахиж давтагдахгүй гэх баталгаа байхгүй байна. Тийм болохоор одоо нэгтлэн дээр очиод гин талагдсан мөнгө бодуулаад авчих. Энийг бүр шинээр авч солихгүй болохгүй болцсон байна. Өө, баларсан юм бэ. Мөнгө байхгүй шүү дээ. Энэний групп нь маргааш буун үстэй. Буун л та. Тэгээ. Таац. Тэгт. Чи энд юу хийж байгаа? Өө чи яах гэж хэлсэн юм? Эзэнгүй байд орж ирж байгаа юм шиг бүр аа. Өө зайл гэж чамаг. Зайл гэдэг юм шиг. Хүшээ хуаллаа штэ. Бэнэ. Цагдаа юу? Харин тийм ээ гинт цагаан өдрөөр дайрч урж ирээд нөхрийг маань зодод хүүхдийн маань хулгайд явж штэ. Харин тийм ээ хурдын хэрэгтэй. Миний зүгээр. Хой чи мөн дөргөө. Чи хайч цаана хой. Хой дөргөө. Чи над хүүхд. Хой. Энэ хүүхд алгаа наваа.
Бид бүхэн хүүхэд тулгаалсан гэх мэдээллийн дагуу сонгон эрхэн дүүргийн 3 дахь хэлцээр ирээд байна. Одоогийн байдлаар тухайн иргэн холбогдогч нь охины төрсөн эцэг гэсэн мэдээлэл яваад байна. Тус иргэний талаар та бүхэндээ хүргье. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр болон сошиалд хулгайлагдсан гэх охины тухай мэдээлэлүүд бас нэлээдгүй явлаа. Тэгэхээр энэ тухай мэдээллийг та бүхэнд хүргье. За хулгайлагдсан гэх цэ охины төрсөн их иргэн аан хөгжлийн бэрхшээлтэй охиныхоо сурч боловсрох эрх, нийгмийн харилцаанд орох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх ашгуудыг удаадаараа ноцтой зөрчиж түүгээрч үл барам гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болох нь хохирогчийн өөрийнх нь болон хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоод байгаа. Охин тантай хамтдаа амьдармаар байна гэсэн хүсэлтэд гаргасан. Тэгэхээр таны асран хамгаалах эрхийг сэргийхийн төлөө бид хууль эрхцэн зөвлөгөө тусламжн дээр зөвлөгөө өгч анхаарах болно. Бид нар чинь бас сум дүүрэг болгонд ийм хамдарсан баг байдгийг тэр болгоо мэддэг юм шүү дээ. Та бүхэнд маш их баярлалаа шүү. Амжилт хүсье. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд заасны дагуу Монгол улсад нийт 9 дүүрэг, 240 хороо, 21 аймаг, 330 суманд нийт 765 хамтарсан баг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө ажиллаж байна. Хэрв таны эргэн тойронд хэн нэгэн гэр бүлийн хүчирхийллийн ямар нэгэн сүүдэр тусч байвал та хамтарсан багаас зөвлөгөө тусламж аваарай. Бид хүчирхийллийн аль ч хэлбэрийг хүлээн зөвшөөрч хүлцэхгүй.